Хинч зовхыг хүсдэггүй. Хүн бүгд л маш амар тайван, элбэг хангалуун амьдрахыг хүсдэг. Яагаад гэвэл бид анханасаа сүнсний очиж буюу Сачидананда Вираха мөнх аз жаргаланд мэдлэгээр дүүрэн Бурхны хэсгүүд юм аа. Тийм учраас мөнхийн мөнж нартай бид мөн л аз жаргаланд байр суурьтай. Бид жижигхэн мөнх, Бурхан бол том мөнх. Ялгаа нь юм аа. Алтны том уурхай, том алтан эмэг. Аль аль нь алтан бөгөөд шин чанар, химийн дайлагын хувьд ижил. Бурхан мөнч нарынхаа Ананда Мая Бхаясат Танта Сутрат Дээд Бурхан мөнч нарынхаа хувьд үргэлж аз жаргаланд мөнч нартай байдаг хэмээсэ. Тэрээр мөнч нарынхаа хувьд Ананда Мая буюу аз жаргалаар дүүрэн. Энэ нь бид мөн л аз жаргалтай болох гэж оролдохтой адил. Учир нь бид түүний хэсэг Дээд Бурханы өчүүхэн жаахан хилдэхийн үед яагаад тэр үлээ? Энэ үзэл хаанаас үүсэн бий болсон бэ? Энэ нь Бурханаас үүсэн бий болсон. Ятанта Сутрат Жанмати Аса Ятаха хэмээсэ. Бидний харж байгаа бүх зүйл түүнээс үүсэн гардаг. Мөнч нарынхаа хувьд бид үргэлж аз жаргалын эрчимд автаж байх ёстой. Гэвч яагаад бид энэ зовлонтой нөхцөл байдалд улчихсан юм бэ? Энэ асуулт амьдралын хүмүүний хэлбэрт үүсэх ёстой. Хэрвээ Есүс хаваас тэрээр хүний амьдралын хэлбэрийн төгс төгөлдөрт үл хүрнэ. Хэрв тэрээр би аз жаргалтай байна хэмээн бодож буй аваас тэрээр амьтны амьдралын төлөв байдалд оршсоор байна гэсэн үг юм аа. Тэрээр хүний ухамсарыг өөртөө хөгжүүлээгүй гэсэн үг. Нөгөө талаас тэрээр өөртөө сэтгэл хангалуун байж би аз жаргалтай байна гэж бодож байгаа бол энэ нь ухамсар нь ахиж дэвсний шинж юм аа. Тэрээр Кришна ухамсарт ирэх үед буюу тэрээр материал ухамсараа орхих үед материалг оршихын аз жаргалгүй ухамсарыг орхих үед тэрээр Кришнагийн аз жаргалын төлөв байдалд хүрэлцэн ирнэ. Тэгснээр түүний амьдрал төгс төгөлдөр болох болно. Ийм учраас бид ухамсараа өөрчлөх хэрэгтэй. Материалын төлөв байдлын буюу материалын ухамсарын нөхцөлд бид үргэлж ертөнцийн гурван зовлонгоос болж зовх ёстой болдог. Яг л аян цахилгаан шиг Америкчууд та нар өөрсдийгөө энэ дэлхийн хамгийн баян үндэстэн гэж бодож байж болох юм аа. Гэвч та нар энэхүү аян цахилгаанаас зүгтэн зайлж чадахгүй. Энэ нь боломжгүй. Та бүхэн өөр бусад орнуудаас илүү баян жинэлэг байж болох ч энэ нь танаа улс оронд ямар нэг аян цахилгаан буухгүй гэсэн үг биш юм аа. Танаа оронд ямар нэг өвчин байхгүй, танаа улс оронд үхэл байхгүй гэсэн үг биш. Эдгээр зүйлс нь материалыг орших үед оршин байх ёстой байдаг аа. Хэдийгээр шинжлэх ухааны талаасаа, эдийн засгийн талаасаа та бүхэн хөгжсөн байж болох ч ганц манай энэ гариг дээрч биш. Та ямар гаригт очлооч гэсэн, тэрч байтугай саран дээр очлооч гэсэн. Хүмүүс сар руу явцгааж байна. Хэдий тийм ч тэд тэнд амьдрч чадахгүй. Тэд буцан ирэх болно. Та ямар ч гариг дээр очисон байлаа гэд энэ материалын ертөнцийн дотор эдгээр дөрвөн зүйл буюу Жанма Мриту Жаравятри таныг дагсаар байх болно. Жанма нь төрөлтийн өвдөлт Үхий өвдөлт. Хүүхэд төрөх үед ээж нь мөн өвдөлтөөс болж шаналж зовдог. Хүүхэд ч мөн өвдөлтөөс болж шаналж зовдог. Маш шахагдсан, дарагдсан, амьсгаланд воогдсон нөхцлөөс тэр гарч ирдэг. Хүүхэд эхийн хэвлэгээс гармагцаа маш их амс хийлтийг мэдэрдэг. 7 сартайд нь түүнд ухамсар нь хөгжиж эхэлдэг. Харин хүүхэд маш ихээр зовж байдаг. Тэгээд тэрээр мөргөн залбирч гардаг. Хастаа нэг нь Бурханд хандаж эрхэмдээд эзэн минь ээ. Намайг энэ нөхцлөөс чөлөөлөн суллаж өгөөч ээ. Энэ удаад би жинхнээсээ чимшрэлтэн болно хэмээн залбирдаг. Тиймээс бид дахин төрж өгөхийг хүлээн зөвшөөрөхөөс өөр аргагүй болдог. Энэ л зовлон юм. Жанма Мрит юу. Тэгээд өтлөлт. Үхний өмнө хүн хөгшнөөд ирэх үед үе мөчнүүд нь хүчгүй болж хотоод нь ч хоол шингээхээ болдог. Мөн олон тооны өвчнүүдэд ороогддог. Бид үргэлжил өвчнгүүдээс болж шаналж зовж байдаг. Цэнгэл таашаал гэдэг нь ердөө ухааны зохиомжтой сөүлэл. Үнэн дээр цэнгэл таашаал гэх зүйл үгүй юм. Үнэн чанартаа үргэлжил өвдөлт зовлон оршин байдаг. Тийм учраас судар шастрын дүгнэлт болвоос бидний ярьж буй зүйл болвоос бидний зовлон ба олон янзын зовлонт нөхцөл байдлууд нь бидний нүгэлт амьдралын үр дагавар болж ирдэг гэдэгт оршноо. Тийм учраас би Кришнад өөрийгөө даатгах ёстой.
өөрийгөө дээд эзэнд үйлчлэн зүтгэх үйл хэрэгт автуулах ёстой. Үүнийг Кришна Альпита Прана гэж нэрлэдэг. Өөрийгөө Кришнад зориулах. Шукадев Госвами ингэж зөвлөж байна. Үнэн хэрэгтээ энэ бол төгс систем, Кришна ухамсар бол. Энэ бол үнэхэрийн төгс. Садричина, Жаялоки. Энэ материалын ертөнцид энэ нь бохиргүй хүлээн авах төгс систем буюу нүгэлт амьдралаас ангижран цэвэрших систем юм аа. Үнэн хэрэгтээ энэ бол Кришна ухамсар бол төгс систем юм аа.